үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал хөлийн тухай хуулийг зөрчөөд хөлийн зурагт байрлах 10 хөлийн боомтой орчимд улсын хилээс 1-2 км-ийн зайд байрлалтай нийтдээ 34,227 газар ашиглуулах шийдвэр бас өнөөдөр тодорхой боллоо. Тэгээ боомтыг хөгжүүлэн эдийн засгийг дэмжинэ гэсэн халавчийн дор улсын хөлийн зурагт газар олгоод ашигт малтмлын тусгай зөвшөөрөл олгосон явдал бол хууль зөрчсөн хууль бус үйлдэлээс гадна Монгол улсын язгуур ашиг сонирхол үндэсний аюулгүй байдал занал учруулсан авилга ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр улсын хил хамгаалтын дэглэмийг буруулах, солруулах бодит эрсдлийг бий болгосон гэж үзэж байна. Юм учраас Монгол улсын ерөнхий сайд засгийн газар энэхүү хууль бусад үйл ажиллагааг хэрхэвч зөвшөөрчлөхгүй. Тийм учраас энэ засгийн газрын зүгээс хөлийн зурагт олгогдсон тэр 54 лиценз түүний ашиглалт ашигт малтмлын бүхий л тусгай зөвшөөрлүүдийг нэг хүчлэн шалга хууль зөрчиж ирэх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан зөвшөөрөл олгосон дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Хилээ зэгцэл, номсрон генерал, газраа зэгцэл, хууль зүйн дотоод хэрэг юм. За ингээд энэ тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг шийдвэрлэж байна.